өнөөдрийн бичлэг дээр санхүү чирэг ном дээр үндэслээд хүүхдийн бизнес сэтгэлгээ хөгжүүлэх 5 аргын тухай хуваалцах болно. Бизнес сэтгэлгээг нь яагаад хөгжүүлэх ёстой вэ гэсэн чинь энэ номны артлал нь ингэж хэлсэн байна. Өнөөгийн хиймэл оюун ухаан хурдцтай хөгжиж байгаа энэ үед цаашдаа ажлын байр тодорхой бос болоод байна. За энэ ажлын байр тодорхой бос болж байгаа энэ үед хүүхдтэй өөртөө ажлын байр бий болгох чадвартай болгож өсгөх нь аав ээж бидний чухал үүрэг болоод байна гэж хэлсэн байна. Тэгэхээр цаашдаа бол одоо хиймэл оюун ухаан робот гэж юу гэдэг бүх юмнууд нь гарч ирээд ер нь бол ажлын байр байхгүй болно гэж ааштай тий. Тэгвэл таны хүүхдүүд ирээдүйд ажлын байрыг өөртөө бий болгох ёстой юм байна. Тэхийн тулд яах ёстой вэ? Мэдээж өөрсдөө бизнес хийх хэрэгтэй шүү дээ тий. Тэгээд бизнес сэтгэлгээний тэгвэл багаас нь яаж хөгжүүлэх юм бэ гэсэн 5 маш гайхалтай аргыг энэ ном дээр зөвхөн нэг л нүрэн дээр бичээд өгсөн байлээ. Би бол уншиж үзчихэд энэ нэг л нүрэн дээр бичсэн энэ 9 аргыг нь харчаад миний хувьд бол баг 500 хуудас ном болох хэмжээний гайхалтай зүйлсийг бүр зүгээр ингээд багцлаад нэг л нүрэн дээр бичсэн байлээ. Уншаад үзэх юм бол яг зүгээр хүүхдэд зүгээр санхүүгийн мэдлэг олгох биш, яг хүүхдийг чихнээсээ санхүүгийн яг зөв зуршилтай болгох. Яг хүүхдийн бүр яг бизнес сэтгэлгээг нь хөгжүүлэх онлайн биш, яг практик ном болохоор ингэж гой хураангуй бичсэн юм шиг байгаа. Тэгээ өнөөдрийн бичлэг дээр энэ 5 аргыг танилцуулах болно. За нэгдүгээр нь болохоор хүүхдийнхаа дуртай сайн хийж чаддаг зүйлийг олж илрүүлэх. Олж илрүүлэхийн тулд яах вэ гэсэн чинь хүүхдээ өөрөө сайн ажиглах хэрэгтэй гинэ. Маш энгийн юм шиг хэрнээ хамгийн чухал зүйл шүү дээ тий. Хүүхдийнхаа дуртай мөн хүүхд чинь сайн хийж чаддаг зүйлийг нь олж илрүүлэх хэрэгтэй гинэ. Айгу ойлгомжтой юм шиг сонсогдож байгаа боловч яг өнөөдрийн энэ хиймэл оюун ухаан хөгжиж байгаа энэ үед хүүхдийнхаа бүр яг дуртай зүйлийг нь олж өгөх нь маш чухал юм байлээ. Яагаад тэгэхээр энэ хиймэл оюун ухаан робот гэдэг зүйлүүд хичнээн л бол хичнээнээрээ хөгжсөн ч гэсэн тэдний хийж чадахгүй нэг зүйл нь болохоор чин сэтгэл юм гинэ. Чин сэтгэлийг хизэж тэднэрт хийж чадахгүй чадвар өндөр чадвартай бол хийж чадна. Гэхдээ чин сэтгэлээсээ хийж чадахгүй гэдэг. Тэгээ энэ ялгаа нь юу вэ гэхээр хүн яг өөрөө дуртай зүйлийг хийх юм бол энийг би сайн хийж чадахгүйсэн ч гэсэн би дуртай зүйлээ хийх юм бол тэрэн дотор ингээд сэтгэл шингэж штэ тий. Жишээ нь одоо бодоод үзээ л та. Хиймэл оюун ухаан ч юм уу робот нь энэ номыг уншаад товчлоо гэж бодъё. Тэгвэл надаас хэдэн мянга дахин илүү сайн товчлоо штэ тий. Бараг л зохиолчийн хэмжээнд товчлон. Тэгвэл би яг өөрөө энэ номыг уншаад бүр энэ номонд ингээд энэ өстой амар гоё ном байна. Надад энэ номыг уншихад надад ийм мэдрэмж төрсөн гэд ярих юм бол шал өөртөө тий. Хизэж хиймэл оюун ухаан бол тэгж ярьж чадахгүй. Хиймэл оюун ухаан бол одоо юу гэдэг чадварын хувьд бол маш илүү боловч чин сэтгэл байхгүй. Тийм учраас одоо яг хиймэл оюун ухаан цаашдаа ингэж хөгжиж байгаа үед хүүхдийнхээ хамгийн дуртай зүйлийг нь олж өгөх хэрэгтэй. Яг тэгвэл танаа хүүхд чинь өөрөө яг дуртай зүйлийг хийхгүй зүгээр л одоо мөнгө олохын тулд тийм ээ ажил хийх юм бол зүгээр чин сэтгэлээсээ ажиллахгүйгээр зүгээр ажиллах юм бол танаа хүүхдээс чинь хиймэл оюун ухаан робот хэд дахин илүү ажиллана. Энэ хиймэл оюун ухаан хөгжиж байгаа үед хүмүүс тэгвэл хинт мөнгө төлөх юм бэ гэсэн чинь тухайн ажлаа чин сэтгэлээсээ хийж байгаа хүмүүст мөнгө төлөх юм гинэ. Тэгэхээр яг одоо энэ хиймэл оюун ухаан хөгжиж байгаа энэ үед бол хүүхд чинь яг жихнээсээ юунд чин сэтгэлээсээ дуртай юм бэ? Тэр зүйлийг амар сайн хийдгүй байсан ч гэсэн яг чин сэтгэлээсээ юунд дурлаж байгаа юм бэ? Тэрийг нь яг хүүхдийнхаа ажил нь болгож хөгжүүлж яг бизнес нь болгож өгөхийн тулд хүүхд чинь яг чин сэтгэлээсээ юунд дуртай вэ гэдгийг олж илрүүлэх хэрэгтэй. Тэгээ олж илрүүлэхийн тулд сайн ажиглах хэрэгтэй гэсэн байна. За хоёр дахь нь болохоор 5 удаа доод тал нь 5 удаа яагаад гэж асуух гинэ. Тэгэхээр яагаад гэж асуухт болохоор зүгээр энгийн өдөр тутмын яриандаа л яагаад гэж асуух юм байна л да. Жишээ нь энэ дээр ингэж хэлсэн байна. Жишээ нь байшин яагаад заавал дөрвөлжин байдаг юм бол. За ингээд асуусан чинь танаа хүүхд чинь магадгүй ийм дөрвөлжин байх юм бол дугуй хэлбэртэй байснаас илүү дөрвөлжин байх юм бол ингээд зайн том риштэй гэж хариуллаа гэж бодвол тэгвэл яагаад том зай заавал хэрэгтэй юм бэ? Гэх мэтчлэнгээр ингээд хүүхд чинь хариулаад тогтоосон доод тал нь яагаад гэж 5 удаа асуух хэрэгтэй юм гинэ. За тэгээд хүүхд чинь ирээд цаашдаа ингээд хариулаад ах юм бол бүр ингээд гүнзгий яагаад гэх тэрийг ингээд хариултыг нь яагаад тийм байх ёстой юм бол хариултыг нь сонсоод тэрийг нь үргэлжлүүлэх яагаад гэж асуух юм бол хүүхдийн сэтгэхүйг нь маш сайн хөгжүүлж өгнө гинэ. Тэгээ энэ хооронд яагаад гэж асууж байх энэ хооронд хүүхэд тархиныхаа булан бүрээс хариултыг хайж тархиа маш сайн дасгалжуулдаг. Мэдээж түүнээс цааш санаа олж хариулсаар байвал хүүхдийн тань тархи нилээд сайн бүтээлчээр сэтгэж байна гэсэн үг. Тэгэхээр хүүхдээсээ яагаад гэж асуусан чи хүүхд чинь өөрийнхөө хэмжээнд хариулахаар нь яг тэр хариултан дээр нь тулгуурлал тэр хариултан зөв үү буруу ч гэдэг юм өөрийнхөө үднээс дүгнэхгүйгээр буцаагаал яг хариултан дээр нь тулгуурлал яагаад гэд асуугаад авах хэрэгтэй юм байна. Энэ болохоор хүүхдийн чинь тархины бүр булан бүрийг нь ажилуулж өгч байгаа хэрэг гэсэн байх шүү. Гурав дахь нь төсөөлөн бодож гүйцэх дасгалууд. Төсөөлөн бодож гүйцэх дасгалууд. Гүйцэх ямил дуусгах гэсэн үг байна тий. За тэхийн тулд яах ёстой вэ гэсэн чинь дараах дасгалуудыг хийлгээрэй гинэ. За жишээ нь ном уншиж байгаад төгсгөлийг нь зураг харуулад үргэлжлэлийг нь өөрсдөр нь төсөөлүүлж гүйцээлгэх. Вау, ийм супер арга. Бидний жоохон байхад манай аавчууд ийм дасгал хийлгдэг гэсэн бол тий. Ном уншиж байгаад тэр номоо ингээд дундаас нь асуух юм биш тий. Одоо энэ ном цаашдаа яаж үргэлжлэх бол гэхээр яг хүүхд маань бодож эхлэх юм гинэ. Гайхалтай арга байна. За хоёр дахь нь гэсэн чинь гэр бүлийнхээ амттнаар төсөөлье. Тэгвэл хин ямар амттан байх вэ?
Яг чихнээсээ хүүхдийг бүр бодох тархийг нь бол бүр амар задлж өгч гэсэн үг тий. Хүүхд аав ээжигээ амттнаар төсөөлөөрөө, найз нөхдөд амттнаар төсөөлөөрөө тэгвэл ямар амттан болох вэ? Ягаад тийм амттнаар төсөөлж байгаа юм бэ гэж асуугаад хүүхдийн тархийг бол нэр чихнээсээ задлж байгаа юм байна л да. За тэгснээ дараачихын арга нь болохоор гутал, цаас, жихэр, шүн гих мэтчлийн ямар ч хоорондоо холбоо хамааралгүй зүйлсүүдийг хооронд нь холбож үлгэр зохиолгороо гинэ. Вау. Иймэрхүү дасгалуудыг зөвхөн хүүхдүүд биш бид нэр өөрсдөө хийсэн ч гэсэн бидний тарих бас амар задрах бах тий. За тэгснээ дараачихын арга нь гэсэн чинь ямар ч зүйлийг маш олон хувилбараар хийж болдгийг одоо ойлгуулах хэрэгтэй. Тэгээ даалгавраа ч гэсэн чи даалгавраа хийх гэж хүүхд чинь ингээд даалгавраа хийх дурггүй шүү дээ. Тэгэх юм бол даалгавраа тэгвэл сонирхолтойгоор хийх арга чамд тийм шин санаа юу байна гэж өөрөөс нь тэгэж асуух хэрэгтэй юм байна. Санхүү чирэм номыг зохиолч нь болохоор Ж Оюун гэж хүн бичсэн юм байна. Тэгээд Amazon.com сайт дээр санхүүгийн номууд нь нийтлэгдсэн зохиолч. Санхүүгийн зөвлөх коуч гинэ. Энэ хүнтэй бас холбогдож хэлмээр байна. Зөвхөн хүүхдүүдэд биш бид нэр бас том хүмүүс, насан турш хүмүүс санхүүгийн сэтгэлгээгээ яаж хөгжүүлэх юм те бизнес сэтгэлгээгээ яаж хөгжүүлэх юм бэ талаар ном гаргаж өгөөч. Зөвхөн хүүхдүүдэд биш биднэрт ч ихсэн санхүүгийн зөвлөгөө өгөөч гэж санал тавьмаар байна. Дараачихын 4 дахь арга нь болохоор ингэнэ. Өдөр бүр ном уншиж өгөх болон өөр нь уншуулах. За гэхдээ яг энэ хүн лөө залгаад насан турсан хүмүүст ч гэсэн зөвлөгөө өгөөч гэж хэлье гэж байгаа боловч зүгээр яг номыг нь уншаад үзэхэд те вау. Яг насан турш хүн ч гэсэн яг энэ аргыг хэрэгжүүлэх юм бол бидний ч гэсэн бизнес сэтгэлийн хангалттай хөгжөхөр юм байна да гэж бодсон. Гэхдээ яг зүгээр насан турсан хүмүүст зориулсан ном чинь ингээд амар олон байдаг шүү дээ. Амар юм цоцоо уцтай байдаг шүү дээ. Ягаад тэгэхээр санхүү насан турсан хүмүүс чинь өөрсдийн гэсэн нэг юм тогтцсон үзэл бодолтой болохоор тэр тогтцсон үзэл бодлыг нь хагалахын тулд маш их нуршсан байдаг. Харин энэ чинь яг хүүхдэд зориулсан ном учраас гоё нэмгэн болохоор яг яах ёстой юм бэ гэсэн яг аргыг нь хэлээд өгчихсэн болохоор нэлээд практик төлөрсөн. болохоор бас яг насан турсан хүмүүст биш юм хүүхдэд зориулсан номыг насан турсан хүмүүс өөрсдөө ч гэсэн уншаад хэрэгжүүлэх юм бол үр дүнтэй юм шиг байна. За 4 дахь арга сайн нөгөө ном уншиж өгөх хэрэгтэй, өөрөөр нь уншуулах хэрэгтэй гэсэн чинь тий. Яагаад вэ гэсэн чинь ном нь хүүхдийг хязгааргүйгээр төсөөлөн бодох боломжийг олгосноор төрөлхийн бүтээлч тархийг нь маш сайн хөгжүүлж өгдөг гинэ. Сүүлийн бизнес сэтгэлийг хөгжүүлэх 5 дахь арга нь болохоор маш олон төрлийн хайрцаг хийж өгөх хэрэгтэй гинэ. За нэгдүгээр нь болохоор шийдлийн хайрцаг гэж хийж өгөх ёстой. За энэ шийдлийн хайрцаг ингээд шийдлийн хайрцаг хийж өгөх юм байна. Энэ хайрцагын дотор болохоор хүүхд чинь ингээд гомдлох биш. Хүүхд ч одоо ямар нэгэн асуудал байгаа шүү дээ. Ямар нэгэн таалагдахгүй зүйлсүүд байгаа. Тэгвэл та хүүхдтэй тэр байгаа асуудлуудаа чи яаж шийдвэрлэх юм? Тэ одоо гэрийн даалгавраа хиймээргүй ингүүл тэгвэл гэрийн даалгавраа хийх хөгжилтэй арга чамд юу байгаа ч гэдэг юм уу те хүүхд чинь байгаа тэр асуудлуудаа яаж шийдвэрлэх юм бэ гэсэн тэр асуудлаа бичээд асуудлынхаа шийдлийг нь бичээд тэр хайрцагтаа хийдэг тийм шийдлийн хайрцагтаа болох хэрэгтэй гинэ. Дараа нь тэгэхээр тэр хайрцагаа хоорондоо ярилцсан гэсэн үг шүү дээ те. Тэр шийдлийн хайрцаг. За мөн шин санааны хайрцаг. Хүүхдэд чинь гой бизнесийн супер санаанууд төрөх юм бол тэр шинэ санааны хайрцагтаа бизнес санаагаа бичээд хийгээрэй гэх юм байна. Тэгэхээр яг хүүхдэд өөрт нь те чи бол ирээдүйд миний хүүхэд бизнес хийдэг болно. Тийм учраас одооноос бизнес санаа төрөх юм бол тэрийг бичээд энэ хайрцагт хийгээд байгаарай гэх юм бол хүүхд бүр амар урамшаад амар сэтгэлд хийн те. За бас өөр нэг хайрцаг нь болохоор хүсэл мөрөөдлийн хайрцаг. Хүүхд чинь юу хүсэж мөрөөдж явдгийг нэм гараг бүр бичүүлж хэлгэж байгаарай. Тэгээд мөрөөдлийг нь байнга сануулж те дараа нь одоо хүүхд чинь жишээ нь би ингээд зармигний брэнд гаргана гэдэг юм бол энэ тэнд явж байгаа зармигний дэлгүүр мэлгүүр харах юм бол те энэчнээс чамд чи одоо тэр ирээдүйнхаа мөрөөдлийнхаа холбоотой энэчнээс шин санаа авах юм зүйл юу байна гэж хүүхдийг бүр ингээд байнга мөрөөдлийг нь сануулж байх хэрэгтэй юм байна. За өөр хамгийн сүүлийнх нь нэг хайрцаг нь болохоор шин зүйл турших хайрцаг. Хүүхд чинь цаашдаа өөрөө юу хийж үзмээр байгаа юм бэ? Тэр шин зүйл хийж үзэх турших зүйлсүүдийнхаа бичээд хийгээд ах юм бол сардаа нэг удаа ч юм уу 2-7 хоногт нэг удаа хүүхдтэйгээ хамт тэр зүйлсүүдийг нь туршиж үзээрэй гэж энэ ном дээр зөвлөсөн байна. 5 арга гэдсэн чинь 6 арга байсан юм байна. Хамгийн сүүлийнх нь хамгийн хэрэгтэй аргыг хаягчсан байх шүү. Энэ 6 дахь арга нь болохоор Shark Tank зохион байгуул гинэ. Өөрийн санаагаа хүүхд чинь сая гэл бизнес санаа зөндөө болсон шүү дээ. Тэгвэл одоо энэ өөрийн бизнес санаагаа бусдтай хуваалцах, бусдаас тусламж гуйж чаддаг болоход нь туслаараа. Хэрвээ үнэхээр шаркуудад үнэхээр аав ээжүүд нь те таалагдах юм бол дэмжин гэдгээ илэрхийл. Үнэхээр бодиттой санаа авах юм бол аав ээж хоёр нь хөрөнгө оруулна гэж хэлгэж шүү. Тэгээд алдах нь ойлгомжтой мэдээж. Гэхдээ энэ нь хүүхдтэй машин жолоодод сургаж байгаатай адил практик хийлгэж байгаа тул битгий хямраараа. Хүүхд чинь байж боломгүй тэнийг санаа гаргасан ч гэсэн битгий хямраараа гинэ. Яагаад гэвэл бидний тархины гүйцэхгүй гэмийг таны хүүхд гаргаж байх магадaltaй учраас. За тэгээд энэ санхүү чирэм ном нь юу юм бэ лээ? Ийм олон хувилбартай. Тэгээд энэ дээр нь сая болохоор зөвхөн бизнес ба боломж гэсэн номыг нь танилцуулсан. Тэгээд хүсэл ба хэрэгцээ, төсөв ба төлөвлөгөө, зөв худалдан авалт ба зар сурчлагаа. Вау, энэ одоо яг бүр ингээд интернетээр амар ингээл баахан реклам яваад байгаа энэ үед те энэ
зөв худалдан авалт ба зар сурчлагаа энэ номыг бол бүр заавал уншуулаа. Миний хувьд бол зүгээр өөрөө уншаад хэрэгжүүлэх зүйл бол маш их байсан. За банк ба ATM карт мөн хүлээлтээс илүү өөх. Үр зээл ба хариуцлага. Вау, үр зээл ба хариуцлага. Тэгээд энэ ажил ба цалин. Энэ номыг бол би бүр нэлээ сайн уншиж байгаа. Ажил ба цалин гэсэн энэ номыг хэд уншсан. Надад ч гэсэн хэрэгжүүлэх зүйл маш их байсан болохоор ингээ бүр тусдаа тавьчихсан өөрөө уншиж байгаа. Тэгээд түрүүний хэлсэнчлэн тий насанд хүрэгчдэд зориулсан ном бол тэр насанд хүрэхсэн хүмүүсийн сэтгэлгээ ингээ суучсан зүйлийг нь хахлаж орж иж зохиолч өөрийнхөө санааг дамжуулах хэрэгтэй болохоор маш дузаан бичигдсэн байдаг бол хүүхдэд зориулсан ийм ном дээр хамгийн чухал зүйлсүүдийг нь яг бичсэн байгаа болохоор ийм гоё нэмгийн юм бэлээ. Тэгэхээр хүүхдэд уншиж өгөө зогсохгүй хүүхдгүй хүмүүс ч гэсэн би л гэхэд одоо хүүхдгүй ээжиж өөрөө аваад уншсан байх жишээний тий ягаад гэвэл яг ийм хүүхдэд зориулсан ном дээр хамгийн чухал зүйлийг нь хамгийн энгийнээр бичсэн байдаг болохоор зүгээр одоо мэдлэг олж авах биш яг өөртөө хэрэгжүүлье гэсэн хүмүүст бол гахалтай тохирсон ном бэлээ. Тэгээ миний хувьд бол яг өнөөдөр энэ бичлэг учраас хүүхдтэй хүмүүст санал болгож байгаа болохоос яг амьдрал дээр бол зүгээр найз найзуудтай бол янз бүрийн сүртэй ном уншаад илгүй зүгээр санхүү чирмийг уншаа. Хангалттай биднэрт яг санхүүгийн зөв мэдлэгийг олгоо зогсохгүй яг амьдрал дээр практик дээр хэрэгжүүлэх зүйлийг заасан байлээ гэд найзуудтай бол зүгээр хүүхдгүй найзуудтай хүртэл чамд надад бол санхүү чирэн бол хангалттай мэдлэг өгөхөр юм байлээ гэж танилцуулж байгаа. Тэгээд өнөөдрийн маань бичлэгийг үзсэн хүмүүс бас хүүхдтэй хүмүүст бол санхүү чирэн номыг санал болгож байна. Тэгээд дээрэс нь хүүхдгүй хүмүүст ч гэсэн хангалттай санхүүгийн зөв мэдлэгийг олгох гахалтай ном байлаа. Тэгээд дараагийн бичлэгээр олзоо баяр та.